Сайн байцгаана уу? За, Юта мужид үнэхээр сайхан дулаарад сайхан өглөө болж байна. Тэгээд хүний бие нөгөө дулаан байх үед хүний бие сэтгэл санаа үнэхээр сайхан байд юм байна дагаа. Тэгээд өвөл ер нь хүн ингээ бүх сэтгэлийнхаа эмошныг дарж байгаа. Тэгээд хавар ингээ дулаахаар ер нь гаргадаг шүү. Зарим хүмүүс амар нөгөө crazy болоод байдаг чинь. Галзуурсан юм шиг зарим ингээд айгу орж гараад байдаг чинь тийм учиртай мэлээ. Тэгээд тэр нь болохоор юу гэдэг хий бие махбодтой хүмүүсийн хийг хөдөлж байгаа гэсэн. Тэгэхээр хийвийг шар бадгана гэж бие махбод байдаг. Энэ хийхтэй хүмүүс бас анхаараарай. Тэгээд тэрийгээ дарсан хоолунд идэж уугаад зөв хүнсээ хэрэглээрэй гэж хэлмээр байна. Окей, anyways. За, өнөөдрийн оройн ярих сэдв болохоор энэ маш чухал сэдв. Над дээр тохиолдсон дахиад. За, энийг Америкт амьдарж байгаа болон Америкт ирж байгаа оюутан болж ирж байгаа хүмүүстэй зориулж хийж байгаа. Та бүхэн харалтай сонсоорой. За, рил хэлбэрээр оруулсан ч урт болох учраас оруулсангүй. Блогт оруулчих гэж бодод. За, яасан гэхээр бид хоёр машин аваад тэгээд хаваад угаасаа оюутан болохоор машины хэрэг нэх болдог байхгүй юу? Тэгээд бид хоёр эхний машин нь аюу хямдхан машин аваад бага хүүхдтэйс учраас 3 хүүхдтэйс учраас хямдхан машин аваад тэгээд иншүрэнс нь аюу хямдхан бас. Иншүрэнс нь сард $50 төлдөг заяа. State Farm. Машин болохоор $350 авсан. Амар хямдхан авсан. Тэгээд нэлээ нэг жил гарan унж байгаа. Тэгээд машин маань таг унтраад тэгээд дахиад шинэ машин аваад авахтаа болохоор Toyota-гийн машин 2008 оны машин авсан. Тэгээд тэрийг унсараагаа төгслөө оноо төгсгөхийн өмнө зараад тэгээд Ютад ирсэн байхгүй юу? За, Ютад ирсэн чинь бүр үнэхээр өөр байсан заяа. За, яасан гэхээр бид хоёр машин авах гэсэн чинь кредит карт манай нөхөрд кредит картны оноо авахгүй заяа. За, над дээр кредит карт байгаа. Гэхдээ оноо нь одоо байсан ч гэсэн одоо нэг хангалттай биш заяа. Тэгэнгүүт Cosign хэрэг болж байгаа заяа. Cosign гэдэг нь болохоор өөр кредит картны оноотой одоо чиний хамаатан ах дүү nëсэр байвал тэр нь сайн хийгээд чи шинэ машин зээлээр авах боломжтой заяа. За, тэгэхээр тэр Cosign-ыг чи хийж өгөх хүн айгүй ховор байд юм лээ. Хамаатан л биш бол. Тэгээ битүү шинэ газар ирж байгаа ямар ч хамаатан садан таних хүн юу ч байхгүй. Хоёулах оюутны амьдралаас ингээ шинэ амьдралаа эхлүүлэх ирж байгаа. Cosign бол үнэхээр олдоогүй. Тэнгүүд бид хоёр нөгөө Монголд хадгалсан байсан мөнгөө тэгээ өөртөө бас эндээс бас энд бас дансандаа хадгалсан байсан мөнгөө нийлүүлээд шууд бэлэн мөнгөөр машин авсан байхгүй юу? $9,000-оор Kia Sodony гэдэг машин арай гоё машин аваад 2018 оных лөө ер нь залуу тэгээд бага майлжтай айгүй гоё машин авсаахгүй юу? Би ингээ харахад бол үнэхээр гоё машин авсан. Тэгээ би машины нөхрийгөө авахд ерөөсөө юунд ч оролцоогүй. Манай нөхөр явж авсан. За, тэгээд тайтла нөгөө машиныхаа бичиг баримтыг регистрийг хийгээд тайтла авах гэсэн чинь тайтлынхын доор нэг юм бичиг байхгүй юу? Александра гэсэн нэг юм банк гэсэн бичиг. Тэгээд бид хоёр бид нөгөө тайтлынхаа бүртгүүлдэг газар очиод энэ бичиг нь ямар учиртай яагаад ийм бичиг байгаа гэсэн чинь таны энэ машины машины тайтлыг чинь энэ Texas-ийн энэ банкн дээр зээл аваад одоо зээл авсан байна гэд тэгж байгаа хгүй. Хэрвээ энэ банк руугаа уцтаад хэрвээ зээл нь пүүл төлөгдсөн гэх юм бичгээ явуулчих юм бол бид нар эндээ шууд одоо ингээд тэрийг чинь устгаад ингээ шин тайтлыг чи өгнө гэж тэгж байгаа хгүй юу. Тэгээ би бүр шок заяа. What? Тэгээд бүр ямар тэнийг ингээ нөхөртэй байсан юм манай нөхөр. Тийм ээ тоохгүй. Дөрөсөн тийм ээ тийм за одоо тэгээ хаяачтэй тэгэл хин тийш уцтай байж нэг удаа уцсан яасан тэгээ уцсан авахгүй л хайцсан заяа. Тэгээ байж бид хоёр яг виз солиулах үед мөнгө хэрэг болоод тэгэнгүүт тайтла барьцаан зээл тавих хэрэг болон манай хүн яалчгүй тийшээ ярьж байгаа. Тэгээд ярьсан ч уцаа авахгүй. Тэнгүүд би өөрөө яриад өдөр шөнөгүй залгасаар аваад арай хийж уцаа аваад тэгээд би ингээ хэлж байгаа юм маань би ингээ food paid энэ машины чи авцаа ингээ энэ дээр юм нэр нь ингээ байна энийг ингээ байхгүй төлөгдсөн байна уу үзээд өгөөч гэсэн чи ашгүй азар заяа төлөгдсөн байсан заяа full payment тайтлын зээл авчаад төлцөн төлөө хайцсан. Тэнгүүд тэгвэл над руу release form явуулаад
төлсөн байна гэд над руу нэг бичиг явуулаад өгөөч имэйлээр. Тэгээд би тайтл авах гэсэн ингээд. Тэгээд тэр бичиг нэрээ тайтл аваад тайтл зээл авсан. За тайтлын зээл бол ерөнхийдөө амар үнэтэй, би танаас ирээлэр хэлсэн. Үнэхээр өндөр хүүтэй юм байл шүү заяа. Газ бусаад сүлэхгүй бол битэрийг аваа буцаа төлсөн. За тэгээд манай нөхөр хамгийн анх ингээд нэг кар аксидент болж байгаа хгүй, машины осолд орж байгаа. Тэр нь болохоор мотоцикл араас нь ингээд мөрөгцөн. Тэгээд GoPro-ыг хагалцсан. Тэнгүүд иншуранс мэдээж окей. За бид нар ингээд юу яа иншурансээс ингээд GoPro чинь солиулд өгнө гэх. Тэгээд GoPro солиулаад орхисон. Тэгээ байжсэн чинь манай нөхөр лифтэнд явдаг байхгүй. Лифтэнд явж байгаа. Дахиад машин ингээд улаан гэрлэн дээр хүлээгээ зогсчихсэн чинь машин араас нь ороод энэ тэр 2 дугаар дагийнх нь болохоор маш хүчтэй орсон заяа. Машин бүр будаа болсон. Тэгээ өөрөө нөгөө хүзүүндээ гэмтэл аваад тэгээд 6 сар одоо шимжлэгийн дуусаг байгаа заяа. Одоо дараа энэ 7 хоногт л дөнгөж шимжлэгийн дуусж байгаа. Тэгээд өөрөө гэмтсэн. За тэгээ машина яасан гэд машина total loss болгоо. Total loss гэж байд юм лээ заяа. Монголд байдаг баг. Одоо бүр ингээд нөгөө ашиглаж чадахгүй. Тэнгүүд иншурансээс нэг шинэ машин юм уу тухайн машины зах зээлийн үнээр судлаад тэнгүүд судлангуудаа тэр машин мөнгөийг өгөө бид тэр ингээд шинэ машин худалдаж авд юм байна л та. За тэгээд ингээд шинэ машин худалдаж авъя. Тэнгүүд бид тэр энэ дээр яасан чи манай нөхөр яасан гэхээр иншурансийн компани ярьж байгаа тохирё гэж байна. Юу яа total loss хийхгүйгээр машины чинь гоё шинэ болгоод засаад өгье тэгж ингэхгүй юу. Тэгэхээр би юу яриад байгаа ёстой тийм байхгүй шүү. Тийм ёстой байхгүй. Зүгээр total loss нь хийлгээ шинэ машин аваа. Одоо дараа нь дуу муу орчвол янз бүр болно. Гүү тийм байхгүй. Би наатаж шүрхгүй байна гэд. Тэнгүүтээ би хуульч аваад. Манай нөхөр хуульчиг бас нэг сайн дэмжихгүйс мэрэгжлийн үнээс нь асууя гэж бодоод хуульч аваад хуульч тарьсан. Угаасаа машин чинь зургийг үзүүлсэн. Энэ машин бол total loss болно. Энээс гайгүй машинууд хүртэл total loss болдог. Энэ бол бүр үнэхээр 100% total loss болохоор юм байна. Та шинэ машин болохоор юм байна гэд. Тэгээ хуульч аваад хуульч ингээ бүх юм хийж өгч байгаа. За одоо ч гэсэн хийж байгаа. Тэнгүүд хуульч авсан дээр юм байл шүү ер нь. Хуульч авсан. Ямар ч үед ямар нэгэн асуудал виз энэ төр асуудалд ороод бол хуульч заавал аван заяа. За тэгээ хуульч аваад тэгээд total loss хийлгэлээ. Тэгсэн чинь манай машиныг худалдаж авсан $9,000-оос $6,600 үнэлсэн заяа. Тэгээ яагаад ингэж бид өөр ингэ 9,000-аар авсан шүү дээ. Яагаад ингэж үнэлж байгаа гэсэн чинь заяа. Манай нөхөр машина авахдаа salvage тайлтай salvage title rebuild clean title 3 байд юм байна заяа. За clean title нь болохоор ямар ч осол аваад ороогүй цэвэрхэн тэгээ бага майлжтай үнэхээр шинэ машин шүү заяа. Rebuild гэхээр одоо машины осолд орсон. Salvage гэхээр хулгаад алдагдсан машин байлээ. Тэнгүүд salvage тайлтай болж байгаа хулгаад алдагдсан машин болохоро нөгөө юу нь үнэтэй болчт юм лээ. Нөгөө иншуранс нь үнэтэй болчт юм лээ заяа. Иншуранс төлөлтөнд бид хоёр сард $350 төлдөг заяа. Тэгээ манай нөхөр тэрийг анзааргүй майлж нь бага юм байна, хар шинэ машин байна гэд авцсан мэдээгүй авцсан. Тэнгүүд дараа нь ингээ машины осолд оронгууд ингээ асуудал гарч байгаа байхгүй. Тэгээ бид хоёр 3,000 6,600-аар нь үнэлүүлээд тэгээд нэмээд тэр мөнгнөөс юу яагаад мэдээж тэр мөнгөн дээр жоох мөнгө нэмээд ахаа Toyota-гийн шинэ гайгүй машин авсан. Бас юусэд хэрглэж исэн машин авсан. Бид тэр ер нь машины зээл мэйл ер нь зээл төлөх дургу яа гэж зээл төлөхөр бол бид тэр mortgage буюу нөгөө хаусны зээл төлнө гэж боддог заяа. Тэгээ энгийн юм жижиг зээлнүүдийг ер нь бол сар болго ингэ төлөхөр айгүй төвхт. Бид тэр хоёулаа яг тэн дээр санал нийлдэг. Хоёулаа за боломжтой бол тий $10,000-аас дээш төргний машин заяа. Тэгээд гайгүй үнэтэй машин гэсэн. Үнэтэй машин тэгээд clean тайлтай машин авах юм бол дараа нь та асал аваад оронгууд яг тэр мөнгөөрөө үнэлэгдээд шинэ машин авах боломжтой юм байлээ шүү. Энэ бол бид хоёрын хувьд маш сурсан зүйл, маш сургамж өгсөн үнэхээр анхаарах ёстой зүйл юм байна. Бусад хүмүүстээ бас анхааруулъя гэж шийдсэн. Тийм болохоор би энэ бичлэгээ хийж байгаа. Тэгээд ямар ч үед хуульч авах хэрэгтэй, clean тайлтай машин авах хэрэгтэй. Тэгээд тайтлыг авахдаа доор нь тэр бичиг байгаагүй заяа. Бид өөр анх бид өөрийг ингэ тайтлыг бичиж өгөх бичиг байгаагүй. Тэгээд дэмэн дээр очсон чинь бичиг гараад ирсэн заяа. Тэгээд тэр мөрийг сайн шалгаж аваарай. Тэгээд бид өөр болохоор дилершипээс авсан. Гэхдээ дилершипүүд хүмүүс айгуу гайгүй дилершипээс ав гэдэг боловч дилершип нь сайн судалж авахгүй бол тийм сайн биш байд юм билээ шүү. Бид өөрийн энэ одоо туршилгаас үзэхэд бид өөр ингээ өөртөө хохироод
байгаа штэ. Тийм болохоор дилер бол тэгэл зараал хайдсан мэлээ. Тийм болохоор дилерийн компани дээр яг тайтлаа авахтаа сайн шалгаж аваарэ гэж хэлмээр байна. Тэгээд тэр авж байгаа хүнийхээ нэр ус утасны дугаарыг аваарэ. Бид хоёр ингээд буцаад нөгөө дилер дээр очисон чинь ингэ тайтлын ингэ зээл авсан байна очихсон чинь байхгүй. Тэр хүн байхгүй ажлаасаа гарцсан заяа. Тим эзэх нөгөө буух эзэнтэй буцах хаягтай гэдэг шиг монголчууд ярьдаг шүү дээ. Тим худалдан авалт тийм зүйлийг найдвартай зүйлсийг шинэ газар ирж явахдаа хийгээрээ. Тэгээ бид нар мэдээж бүх хүн бэлэн мөнгөтэй байхгүй, боломж байхгүй мэдээ зээлэр авна. Зээлэр авахын тулд та кредит картны хооног маш сайн өсөж байгаа. Тэгээ зээлээ аваарэ гэж хэлмээр байна. За баярлалаа. Баяртай.